Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд юм баялаг үтэй гэж өрхийн үйлдвэрлэл эрхлэгч ийм хүмүүс байдгийг. Одоо Монгол Улсын засгийн газар, оюутны засгийн газар одоо халамжаас татгалзаад хөдөлмөрлөлийн шилжиж гисэн ийм мөрийн хөтөлбөр хэрэгжээд одоо хэрэгжиж явж байна. Сая энэ цар тахал усноос 2 жилийн хугацаанд манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдүүд бас нэг сайн давуу тал гарсан байхгүй юу? Одоо хэлгээл хаагдаад одоо импортоор орж ирдэг бараанууд ингээд зогсож гарч байна. Импортыг орсон экспортод гаргадаг бүтээгдэхүүн хийгээд төр засаг бас дэмжиж, манай баялаг үтээгчдийн дэмжих холбоо бас дэмжиж, орон нутагт сум хөгжүүлэх санд одоо 3% зээл өгч эхэлсэн. Энэ зээлийн үр дүн бол манай хүмүүст их одоо нийгэмд эзлэх байр сууриа, өрхийн орлогоо нэмэгдүүлэх, амжиргааныхын өсвөрийг сайжруулах тал дээр их нөлөөлж байгаа л. Өнөөдөр би юу гэж хэлэх гэж байгааг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн групп аваад гэртээ гэртээдэх улсууд биш болсон шүү. Засаг дөрөөс одоо халамт итгэмж авахаа болсон шүү. Одоо хөдөлмөр эрхэлж байгааг нь цаашдаа улам дэмжиж одоо үйлдвэрлэл эрхлэх хэмжээнд өргөжүүлээд явах юм бол манай хүмүүс бол бас татвар төлөгч нартай бас нэг хувь нэмэр оруулаад бид нар одоо ингээ үйлдвэрлэлээ хийгээд ингээд явах боломж нэгдэж байна. Бас хүнсний үйлдвэрлэл эрхлэх боломж нэгдэж байна. Тэгээ ийм талаас нь төр засагт одоо уламжлаад баялаг үтээгчтэйгээ дэмжих холбооны удирдах зөвлөл энэ нийгмийн бодлогын байнгын ороонд одоо санал хүсэлтээ албан бичгээр ингээд тавьчихад байж байна.